нөхөө илбэгээ манай энэ урдын нөхөн ширийн орчин бол ерөнхийдөө бас тийм одоо техникээс дайжчихдаг энэ гол руу орчихдаг тэгэл энэ адуу маланд бас одоо ботго энэ тэмээний ботго ирээсэн тэсгэхгүй байгаа шүү дээ. Тийм. Бас их зовлон та. Би бол анх удаа ингээд энэ аратан итсэн сэгз юм үзчих. Чи тэрсөө утгаараа мүлдсээс ялгаа авахгүй. Тэгдэггүй шуу шаазгаа гэж юм чи ийм л болгож байгаа. Янз юм үлждэг. Айхтар болсон. Толгойг нь хүртэл мүлжээд, нүдийг мүлжээд, хамрынх нь нармаг нь арай тархийг ухаж идэг үү. Тэгээд энэ бол одоо тэгж. Одоо 99% хамгаалалгүй яг чоноо хамгаалгууч яах вэ одоо тэгэл авлаадлага. Энэ зүгээр чоныг ч одоо тэгэл австаад ах шиг үнтэй. Аавал тэгэл юм тэгтэл одоо эн чин уул хадна арай жаахан тийм бартаад очихад одоо чин дээр үе шиг нөгөө одоо хавх зүүгээд морин унаад буу үрээд явдаг анчингүү болчлоо. Яг хөө зүгээр техникийн одоо хүчээр хурдаар одоо тийм энэ бол одоо тэгэл энэ бүхэн л байна л дээ. Тийм л. Энэ ч одоо бүхэн. Энэ чи харс үлд. Иш аль нь манай нутагт илбэг шүү. Бид нар одоо Гоолтай аймгийн Шарга сумын нутаг Шаргын говоор явж байгаа. Тэгээд зам дээр сая 2 харс үлд харагдаж байгаа. Тэгээ энэ авийн харс үлдэж одоо хэдэн 100 мянгаараас хөрвүүлээд л явж юмэрий. Гэсэн энд 2 нөхөр явна. Нэг жижигхэн 10 см орчим эвэртэй. Биеийн багцаагаар харуул. Тэгээд хөөрхөн цагаан цав, бор шаргал бие, жигтэйгэн том жигтэй юм а залил. Наанаас налахаар зүйл яадаг бол. Өөрөө их юм шийд дараад. Бас чи юу гэж утаачихгүй нэ. Харс үлдээ. Янз болтой юм шүү. За ингээд их говийн үзэсгэлэнгүүдийн нэг харс үлд гэдэг амтныг бас хажуухнаас нь хараад уцлаа. Бас нүдээр харах чи юм бас өөр байдаг юм байна шүү. Сайхан санагдаж байна. Одоо холн тах ирвэс гэдэг ингээд олон амт би дээр нэг ирвэс харуулъя гэсэн юм ярьсан. Гэхдээ бас бичлэг авахын тулд магадгүй нэг төрнөөс ч илүү холон хоногийг зарцуулж магадгүй болоод ирэнгүүт нь бид нэр болчихсон. Харсуулт түрүүн бүхэн гүгцэн бах нь харсан шүү дээ. Яс болцсон бах юм. Тий. Яс болцсон бүхэн харсан. Тэгээд явах. Тас шоуг их томоор нь амдаар нь харлаа. Тэгээд одоо говь юу? Дөрвөн бүхэн хөөсөн. Одоо говийн өмнө тэсэг рүү явж байгаа юм чинь. Хөл доогор хөргө хонин гүрэл гүгээд тэр хараад гараа. Хой хонин гүрүүлээ.
энэ дээрээс маш олон тас ер нь 10 гаруй мундаг том таснууд ниссэн тий. Зургийг авсан байхад тий. Тэр мундаг том таснуудыг юу идчихсэн юм болоо гэж сонирхоод ирсэн. Нэг бүхэн зоглож өргөчөө. Тэгээд чон нэдэд үлдсэний нийдсэн байх л гэж одоо манай бүх ах бол уншилж байгаа. Тий. Бид бол мэдэхгүй нэг сэглэл юм байна ерөөсөө. Гэхдээ чи яасан хавиргын нүтэл ингэ барьна гэж байхгүй. Энэ чон л эхэлж яаж байгаа. Тий. Бас шуун ч бас тийм авсаар баригдчих байгаа юм биш л дээ. Гэтэ яг зүгээр хавар төлөж байгаа үед нь бол бас шуу идэлгүй байх юм ч. Хавирган зүгээр мүлжидэл хагаад хүзүүнийх нь яс гүрийтэл, нурууных нь яс гүрийтэл нь толгойг нь хүртэл ингээ мүлждэг. Сони юм байна энэ. Мундаг би ч одоо том махыг хадж ичгээл бусдыг хаяа явдаг байх гэж утсан. Миний төсөөл тийм байсан тий. Анх удаа харлаа сони юм байна. За тэгээд цаашлаа да. Готод ястаа тохиромжгүй болчихлоо. Нөгөө хатуу үсгийтэй. Гулсуудаа. Эдит ямар ч юм явуулсаар байгаа. Энэ нөхөн шарын голынхон дээд хүлгэн дээр хүрээд ирлээ. Хүргээрээ буугаад ирлээ. Их түргэн урсгалтай хөвсөөрөнтэй өнгийн устаа. Тэгээд мундаг гоё өсөлтөй байгальтай. Тэгээд хавтад үрхээ байд юм байна. Ямар ч гэсэн одоо усан дор гэж байгаа. Тэгээ сайхан усан дорыг тэгээд хүргэн дор нуруугаараа сөргөж зогсоо гэж байгаа. Зогсоо баатрахаа. Нэлээд хатууг хэрэгтэй гинэ. Нэлээд хатууг хэрэгтэй баг. Гэхдээ бас энэ цагаан ус аршин дээр ирсэн хүн чи Монгол хүн чи бас эндээ хөрнө. Яг би одоо энэ бол амар хүүтэн байгаа тоолж ягаад тэр өвдөө ирж байгаа. Өвдөө ирсээс гадна тэгээ энэ өвдөө ирсээс гадна чи хавцаас уулнаас ингээд ийм цэрүүн хэвгийг нуугдаж ирж байгаа ус нар бас айхтар тусаг байж байгаа. Одоо л ингэж ус руугаа нар хөрөх гээд энэ хавцаа өндөр хавц чи 200 гаруй метр өндөр хавц дээрээс хавцын оролоор усж байгаа нар арай тусаагүй. Тэгэхээр уулын голын ус ямар байд вэ? Дээр хавц дээр байгаа болохоор хүүтэн байгаа. Тэ ямар ч гэсэн одоо тэгээд орондоо орой гэж хөдөлж байна. Тэгээд ямар ч удаа уцаа тайлах гээд юу авчирсан. Энэ агуу байж. Тийм байна. Тэр нэг агуу байна. Одоо нэг 30 маань урагдаад уланд нэгээр чулуунууд дээр явсаад ковбой готлоо утас дууссан. Инээсээ ангаас 30-тай явж байгаа. Тэгээд ууд хатаар явбал ковбой готлоос тохиромжгүй. Энэ хатаас дуусаад байсан. Одоо нэг айр тааралд оёндоо би готлоо чаддаг. Готлоо ойж чадах баха. Ямар ч юусэн чадах байх гэж бодож байна.
Энэ дээрээсээ бас ингээ битүү уснасаа дагуунаас хоошоо нүдэ гүнзгий. Тэгээд багны тогтсон бол үнээр үүсчихсэн. Дээрээсээ битүү уснаа уснаас доор хоошоо тэгээд сайхан агуу гэдэг юм байна. Ер нь зүрх төгшөд хийвгүй байна. Зүрхсийн их чимээ хатан доргоод тэгээд бүхэн доноод өндөр ийггүй байна. Зоргос жаахан болчихна. Ямар ч доорх нь хөхрийн доор дагавар орж ирсэн. Гоё. Энэ голын хавцлал бол ер нь энгийн нүдэнд мэддэхгүй байна. Мэддэхгүй. Энд чинь зүгээр нэг юм сайхан цагаан талдаар давхиж байгаад ингээд ийм их доошоо одоо эн чинь доошоогоо бол ингээд ер нь мундаг өндөр байгаа. Энэ багцаагаар энэ хэд байна? Энэ багцаагаар одоо нэг 100 200 метрийн гүнтэй шүү. Энэ зарим газараа энээсээ ч гүн бий. Зарим газараа энээсээ арайч жаахан гүйхэн дүүч байдаг юм. Энэ арш. Тэгээд энэ голоор морь харьяасан түүхтэй. За. Алдар Төнкөн ямын хэрэгэж морь одоо эндээс нэг хэдхэн километрийн цаана байгаа. Би зүүнтэй та нарт үзүүлнэ тэгсэн. Тэгээ нөгөө дээр үеийн энэ Улястан амбанд очиж шүүгдэж байгаад наашаа буцаж одоо манай их сайн мориндоо итгэхэд наашаа зугтсан. Тэгээд нөгөө одоо их л араас нь хөөж нэхэж яваа улсуудаас л амьд гарахын тулд дэс 90 голыг бараадсан гэж байдیں۔ Энэ ч одоо орлого их цөөтөө. Тэгээд одоо арга байхгүй морины сайнаар би нэг гаруул гарна гэдэг одоо энэгээр ийж одоо тэр харьяасан гэдэг юм түүх байдیں۔ Тийм, морьтойгоо харьяас. Тэгээд нөгөө бусд нь бол яг хөө тэгээд ард нэрээд хоцорсон тэр Төнкөн ямын хэрэгэ чим энэ урдлаасаа давхиж ирээд хойд хэрмэг дээр нь буусан тухайн үедээ мөрн байсан гэж ярьдаг юм а. Зүгээр 90 ч бас магадaltaй болов гэмээр тийм газар биш үү? Та бүхэн ч одоо энд сууж байгаа ихэд одоо үзэгч таахын харж байгаа энэ чулуугийн бүтцийг би бас чулуу их сонирхдаг. За энэ хавцлыг үзье гэвэл одоо Говьолтай аймгийн нутгаас гараад тэр жигтэй давхаад Эвийн Гуанз гэж байж байгаа. Эвийн Гуанз буюу Эвийн гэр буудлууд байж байгаа. Тэр хүртэл ямар ч юусэн давхих юм байна. За тэгээ Эвийн Гуанз дээр очиод Бөхчүлөө ахтай уулзахад бол ер нь баг. Тэгэхдээ одоо тэр нэ ер нь энэ дээрээ уулзчихад болохоор. Эвийн Гуанз руу ирээд Бөхчүлөө ах хаан нь тэр голоо заагаад өгөөч өнөөсийн үгийг үлээд. За аймгийн төвөөс нэг 90 км л байгаа юм тий. Тэгээд та дагуулж нэг хог шороо хаяулахгүй сүтгүүлэхгүй шиг байна. Бас нэг яг эзэнтэй ирвэл одоо нэг өөрийн нутгийн хүн дагаа явж бол эднэрээс ингэ хог новш хариулах нь баг байдаг шүү дээ. Өө наадхан ингээд хонхи хулдээ алуу жаахан бас энэ чинь савуулж авч явж байгаад тэгээ ингээд жаахан тийм одоо нутгийн улсууд хамт ирэхгүй болохоор ингээд хог их тарих юм аа. Тий. Их хогоо янз янзын хог үлдээх. Энэ нь бас тэгэл байгаль нь бас үзэмжинд оройтох гээд байх юм. Их янз янзын хогоо болоо хийж хтаар чинь тэгэл ер нь үзэмж нь багдах гээд байдаг. За VTV-ийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Болдгогийн тэмдэглэл үзэгч та бүхэнд өгөхөд бэлэн болж байна. Бид Монголдо хайртай гэдэг өрөөнд ор зөвлөгөө бэлтэж байгаа. Тэгээ саяны тэр нэг жимс шиг юм байж. Стокгольм. Манай хангаад бол 5 4 хүүхэд энэ
Тэр эдний дамбараар авчиж шинж надад. Гиний хаалга маалга хийгээд тэгээд юу ачсан? Шумуулны тухай, шоргоочны тухай ч юм уу бас уншсан. Юуны ашиг гэсэн чинь ирчүүдийн ашиг нэ. Энэ хонин гөрөл маань устдаа л нэг хөөхөө. Гимгүү намх ингээд. Маа чиний малгай. Машин дотор уртын дуу дуулж байгаа чи харлаа. Хангаа эзэнтэй вэнжлэхээр барьж байгаа тэнэ. Хасаг таархны орой дээрээс отон тэнгэрийн оройг харж байна шүү дээ. Төө тэр дээшээ авирж ирээд сур бас дахин сурмаар гэвчиж одоо. За ямар ч үсэн дэг уран бүтээлсэд хэлгээтэй. Тэгэхэл энд шалдан сууж исэн баг та. Бага гэр орноо ч өөрснөө иймэрхүү байлах юм. Энийг нэг янзлмаар санагдаад байна. Баярлалаа. Энд ч дааш ордер зас шивдэм яад вэ? Тэн чи байгалийн тогтцсон юм түүхэн юм чинь түүхээрэл байж юмар санагдаад хаа надад болов. Сайн ингээд сумын уур цахаас ороод ингээд яваал гэсэн нэг ч хүн байхгүй. Сэрээ зүсмүс. Хөдөөний өнгө гэж харнаас ядгар юм шиг. Дугаа агаруул скотчтой л явчихна гэл. Ийм хүүстэй барьдгүй мөх чи буцаад хийлээл явчихна. Энэ доо энэ дундаа өндөг. Хитэ энэ. Та танилцъя гэхлээр. Цаад. За ихлэ танилцъя. За намайг болд гэсэн бол сум яриа. Хингэнэ. Гэсэн бол сум яриа. Нэр Болдбаатар гэдэг. Болдбаатар бас. Тий. Оо за амьд. Үнэмс нэг. За сэтгүүлч Болдбаатар. За. Бид нэр Говьолтой аймгийн тухай хийгээд явж байгаа. Ви ТV. Энэ ТV тий. Явж байгаа. За яаж миний тамхи мамх баас амьдрал энгийн шүү дээ. Энгийнээс байгаа шүү дээ. За эндээс юм гарч ийн яаж ийн хийж ийн. Гоо анхны урдаас даваад ороод ирдээ. За. Гоёх ингээд ард түмэн. Энэ ур жалганд бас нэг байна шүү дээ. Тийм ээ. Тэг ард түмэнд ингээд бужигнаад хүүхдээ одоо төлбөр тооцоо гэдэг одоо бид нар чи зөндөө ажилладаг. Тэр болгон одоо ажил аалаа. Оюутны төлбөрөөс малгууг одоо хэзээд нэстэй. Гоёх уу тэгэл малтаа одоо өдөр болгоныг гаргаад хэрэглээд явах мал ч одоо хэцүү шүү дээ. Малны бүтээгдэхүүн ямар байгаа вэ? Та бүхэн мэдчихэж байгаа тий. Бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Тийм мал аж ахуй одоо ямар байгаа вэ? Одоо жишээ нь нэхий ихтэл ямар үнэтэй байгаа вэ? 1000 төгрөг байна. Гоо 500 төгрөг байна. Тийм байна. Амьдрал бол ийм л байна. Алтан ард түмэн тэгээ яг сайхан нутагт төрснөө боёнд ямар ч гэсэн хоногийн хоол ингэж л залгаж байна. Хэр зэрэг ухаж байж, хэр зэрэг юм олж жишээлбэл оюутны сургалтын төлбөрийг хийх үү? Гоо одоо тэгэл хэцүү штэ. Олдохоос олдохгүй нэг. Тийм тийш ямар тэгэл аюулгүй ажиллагаа гээл эн чинь бас даамаа одоо гараар даамаа ухаж чадахгүй. Юу вэ те? Хүн. Оюутны төлбөр ярихаар чи би бас таныг өрөвжил нээр л одоо оюутнаа амгаа хийх сургуульд миний оюутныга төлбөрийг хийх гэж 6 жил суралцж чинь. Ээжүүд бол махаад идчихээр явж байна. За одоо хэр удаж жиж нэг болох вэ? Оо одоо дан энгөөр төлнө гэж байхгүй. Ямар ч тал агсаж болтгоо. Тал агсаж болтгоо олдчих юмсан те. Яг нутх юм буу юм. Тийм ээ. Гэхдээ маргааш өглөө хүн ирээд нэг мөнгө хүнээс хүн мөнгө зээгээд авчих бол маргааш. Энэ хөрөпнүүдийг хэрэг үнзгээ өгөхтэй. Одоо ийм л байна. 2-3 метр таа 2-3. Бусаж болно үү? Болдог байх. Одоо ингээд жишээ нь энд дээрээсээ булаад энэ усууд ухамсарын дагуу. Ингээ булаа явж байгаа. Болохгүй л одоо чи мал. Мал ахуу юм. Бид нарт тэр ямар баг чинь хоёул энийг үзээд өгөх үү? Нүүр энийг нэг ажиллаж үзүүлж болох уу? За энэ улсууд ажиллаж байгаа. Миний юм одоо энд яг би зүгээр та ямар шүүмтэй яа. Хүнд хүргэж өгч байгаа явж байгаа. Би машинаа юм энэ дээр.
Аа за. Тэгээ яг би ер нь бол ийм ажил хийж байна. Одоо би хийдэг. Аахгүй одоо Тэгээ ялгаа байхгүй. Би ичиж айх юм байсаа байхгүй болов гэж бодсон чи. Тэгээч юу? Энэ ингээд газрын алт мал чинь байнга баста ингээд мөнгтөө. Пестагүй хэрэг. Ард Нэ хотлоо авчдаг шүү. Одоо энэ ядаад малаатай бүгдийг ингээд яагаад тэгэл манигдаг хөөгөөл тэгэл баста. Болохгүй шүү дээ. Тэр ханд зохицуулж өгөн. Өгмөрөөш. тогтолж өгөх. Би ч одоо дарга байсан бол энд арай жоохон өөр юм бодох байсан байх л та. Энгийнээр бодоход ямар олигтоодоо ямар шуналтаад ингээд харах шиг газар малтаа сууж их үү. Би зүгээр энэ алт угаадаг хүмүүсийг боддتي. Алтын инженерүүд алт руу дайрлаалгэн, газар дайрлаалгэн, хүн аллаалгэн, нүхэн дотор дарагдаж өвхлөөлгэн. Зүгээр амьдралд яг үнийг хэлэхэд цалин мөнгө нь хангалттай байгаад амьдрал нь хүрээд эсвэл мал хуу одоо бүх юм нь болж исэн бол хин ч гэсэн ингэж энд нэг нэгийг алчих гээд өөрөө газар дор дарагдаж өгчих гээд өөрөө шороо дор нурчих гээд ингэж аргаа барт суухгүй л дээ. А зүгээр юу гэдэг Швейцарч үт юм уу, Европын Англич үт юм уу, Австралч үт юм уу одоо амьдрал хангалттай газар мэрэгжлийн компани орж алт ухнаа өгөхөөс ш хов хүмүүс юм уу зүгээр одоо энэ хөдөө малаад явж явах хэвээр малчид хүртэл ухад суухгүй шүү дээ. Энийг бол би хүний шунал гэж ойлгодог. Энийг бол бас хүний амьдрахын төлөө зүгээр бараг эцсийн дүндээ хэлгээд цаашид өөр удмаа амьд үлдэхийн төлөө тэмцэл гэж ойлгоод байгаа. Хаана амьдрал хэцүү вэ? Болж бүтчихсэн бол хармандаа нэг дансандаа нэг 10 сая төгрөгтэй байсан бол сар болгон харманд нэг сая төгрөг тогтмол ордог байсан бол хүн шороо нүх ухаж ингэж явахгүй л дээ би тэгж л ойлгоод байдаг. Тэр талаас нь бид нар юмыг бас харуул зүгээр байх гэж бодож байна. За уучлаарай. Хэр гүнзгий ухаж байна? Нилээл ухаж байна уу? Хит хонжи нэгчээ. Хэр юм олж байна? Ер нь юм олдсон ямар шиг вэ? Муухан байна уу? Муухан байна уу? Та малчин үнэ үү? Зүгтэргүй. Хаанаас ирсэн? Аймгийн төв. Аймгийн төв үнэ үү? За. Энд тэгээ одоо бас л мэдлэг шаардах байлгүй ингэ шиг амархан. Бас хэцүү шүү дээ. Нэг чинь нуухан гэдэг газар энэ чинь жолоо ихтэй. Эндээс олсон алтаа хэнд өгдөө? Ингээд чэнж Чэнжид хаана гэдэг? энэ мургаан байна. Зарим нь ирчээ яваад гисэн. Чигээр яваад гисэн. Амьдрах хэрэг ингээд явж байна. Энд юу гарсан байна? Нэг гарсны жоохон ч гэсэн харуулчих юм байна уу? Зээл л дээ. Энэ ч одоо. Энийг яаж харуулах вэ? За та энийг өрч. Энийг өрч. За нөгөөх нь нөгөө алт оллоо хийцлээ гэдэг шиг байна. Энэ чаавсаа. Тийм уу? Энэ одоо тэгээ хэдчнээ цааш болох уу? Одоо шил багцаагаар бол. Шалахгүй нэг 10,000 цаас юм уу нэг 6-7,000 цаас л. 10,000 6-7,000 цаас л. Хэцүү юм одоо. Тэ. За нэг юм ирэх үү. Эндээс өөр хамгийн их нь ямарыг олсон хитэн цаасны юм олсон зөрөгтэй байна хүмүүс. Хамгийн их мэдхгүй одоо. Хэцүүдсэн гоныг сайн мэдхгүй шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн та бол бас нөгөө ор хоосныг бодвол 10,000 цаастайгаа. Тийм ээ. 10,000 цаас ажлын хөдөлмөрөө үнэлүүлчихтэй байгаа юм байна. За энэ ч бас тийм амаргүй юм байна. Юу н орой морой харж явахгүй бол энэ рүү чинь өөрөө явж очих гээд байх шинжтэй. Шинийг хараач. За тэгээд ихэм гişүүмэндээ. Ихэм нэг төвчтэй. Монгол ардын намын Шатрвалын арднаас гэдэг нэр дэвшигчэнд байсан байна. Тэгээд нэр дэвшигчийн зураг нэг газар хэвтэж байх юм. Шатрвалын арднаас тэгээд за тэгээд тэргийн дооронд амьдрал нэг жаахан иймэрхүү байж та. Хороогараа юу гэж хэлж өгöd байна?
Тэгээ нөхрөөгөө цооргоогоор нь зөв гаргаж өгч байгаа юм байна шүү дээ. Нэг юм чулуу тавьчихмаар юм уу? Энэ талдаа чи. Танаа Алтай аймгаас сонгуульд хэн ялсан? Танаагаа сонгуульд хэн ялсан? Улсын хурлд. Тий. Ардаас итөө. Одоо энд ингээ хүмүүс энд ингэж амьдарч байдаг. Энэ одоо энэ нөхөр чинь энэ аймгаас нэр дэвшиж гарсан ялсан нөхөр юм биш. Тэгээ одоо ард түмэн нэмэрхүү байдалтай амьдраад идэг. Өөрөө одоо тэгээд юу л бод суддаг юм бол доо. За бурцаа гэх. Тэгдэг. Бурцаа гэх. За нэр харж байхад бурцаас söylээ те. Ингэж үүлөөж махаж чихт одоо бурцаачих л уг нь. Үгүй сая зөндөө шороо хийсэн мэт төгөн. Энд нэг үү. Тэнд нэг үү. Мөн үү? Мөн байна. Миний гар дээр өгч. Би ялдахгүй шиг галхан дээр аваадах юм. Өө чөөр. За, манай камерын фокус барьж дийлэх юм уу? Ямар ч юм нэг юм. Нэг нь очиж. Ийм хоёр жоох юм гард тийм ээ. Ор хоосон газар ч бас биш болтой. Тийм ээ. Ас юм гараад л байна. Игжсэн чинь том бух мөх гарна үстэй. Гарах уу байна? Өөр ирэхгүй ингээд доошоо нүд доошоо эргэл тэг шар өнгийн юм хайгаал гэх юм. Ингээл явж исэн чинь ингээл нэг ийм чулуу байж алва. Нэг иймэрхүү чулуу байхад одоо хэдэн дүр болох вэ? Нэг иймэрхүү байж хэдэн дүр болох вэ? 1 2 3 яхаа таг. Хэд болох вэ? Багцаагаар 2 сая таг. 2 сая төгрөг болох уу? Хай. Бас ингээ гараад ирлээс. Жоо шаланс ийм гард юм аа. Ой чос. Миний алханд гүрэж үлдээд байна. Наттай явах гэдэг юм шүү. За арч. Ани таны авсан хизэнээс авсан юм бэ? Өдөнөөс. Өглөөнөөс хойш. За яах вэ? 5-6 мянган цаастай юм тий. Бас хэцүү ажил байна. Тэ татдаг уу? Гүү. Яагаад ичээд саахан дээл үүсэн саахан сахалсаа бан урсан анхар ирдэг. Огтуд чиг ичээд өгчих яаж вэ? Улаана тамиг татах. Улаана наашаа. Улаана наашаа. Улаана одоо сонирл шүү дээ. Эндээс иччихээр сахал самбаа мөн уурсан зүгээр нэг том дээл өвчөө тэгээд ичээд өгөхгүй гэдэг ч юм уу. Моол шүү дээ. За энд яаж налтуугааж гинөө? Гүү нөө манайх энэ хүндээ. Энийг хүнд. Тэгээд таад энэгөөс хамаагүй эргэлдээд байвал тэгэл угаач болч юм шиг санагдал. Юм олж байгаа юмтай харуул бас нэрээ ингэдэг нэг жоох юм олчморч юм санагдал явчих юм шиг. Тэгээд Ирэхгүй олцсон ирээхээ зална. За зүрх юм. За их баярлалаа. Би бас зам тааралдаад та эдийн байгаа байдлыг нэг аваад хараад явчих. Бид нар одоо гоолтой өмнө сумуудаар яв. Тэр нилээ тойрноо тэгээд сая гоолтой аймыг үзлээ. Тэгэл цаашаа явчих юм даа.
За баярлалаа. Энэ шөндөө хоноход хүүтэн байна уу? Гайгүй юу? Гайгүй байна уу? За. Хаанаас хоол өнөртөд байна гэж зүйлээд байна. Хоол өнөртөд байдаг.